За сайн байна уу. Би өнөөдөр харин спортын тухай ярих гэж бодоод. Өчигдөр аймгийн аврал шалруулах гүйлтийн тэмцээн гэж болоод. Бас би өөрийгөө болохгүй тэмдэггүй лээ. Тэгсэн чи харин манай нэг найзтай харилцаад чи яасан олон спорт хөөд юм бэ гинэ. Тэгээ миний спорт хөөн ч гэж юу ах вэ? Гэтэ бас бодоод байсан чи хэд хэдэн спорт ойрын үед бас сонирхож байна. За хамгийн эхнээс нь ярих юм бол миний багада хамгийн дуртай байсан спорт бол юу юм? Ширээний теннис. Би ч нөө суманд төрж өссөн болохоор спортын сонголт бас тийм бүх юм байхгүй шүү дээ манай сумд. Тэгээд ширээний теннис зардал багтай л да. Ганцхан ширээ байвал болчих. Тэгээд бид нар чинь гадаа зүгээр 100 гадаа ширээ тавиад тоглодог байсан юм чинь. Тэр чинь зардалсаад байх юм байхгүй. Салхитай өдрөө л жоохон хэцүү, бусдаар бол ямар ч асуудал байхгүй. Тэгээ хамгийн анхны хайр гэж ярьдаг шиг хамгийн анхны спорт бол ширээний теннис. Ширээний теннисийн бас нэг даваа тал нь юу гэх юм? Одоо би чинь 8 нас 7-8 настайдаа л эхэлсэн гэж санаж байна. 1-2 дугаар анги. Сургуульд ороогүй ч байсан юм уу? Хүний биеийн том жижиг хамаагүй шүү дээ. Том хүнтэй ч гэсэн тоглож болно. Тэгээ асуудал нь болохоор арай жоохон том хүмүүстэй хоцчихлоор зарим нь ууралтай байсан. Тэгээ ширээний теннис тоглодог байгаад. Тэгээ тоглох нь болдохгүй бас тэр чинь. Тэгээ манай суманд гараж гэж байсан. Гараж дээр гаражийн нэг улаан болон ч юм уу тэрэнд байдаг байсан. Тэгэл өдөр болгон л тийшээ очино. Тоглох хүн хайгаад. Зун чин тоглох хүн юу байхад тэр чинь хүмүүс том хүмүүс чи ажиллаа гэдэг юм байна. Өдөр болгон очиж зуны амралтаар тоглох хүн хайдаг байлаа. За тэгээд тэрний дараах спорт нь бол юу? Гүйлт юм. Гүйлт юугаар надад миний сонирхлыг татдаг байсан гэдгийг бас сайн ойлгодоггүй байсан. Тухайн үед нь жоохон гүйж байгаа л тэгэл хайцсан. Тэмцээнд орж нэг эсвэртэй үзэж байгаагүй. Тэгтээ би сая тэр нэг манай гүйлтийн пүүжи багш гэж байдгийг. Пүүжи багштайгаа ярьлаа л да. Тэгээд спортод энэ 5 гол чухал үзүүлэлт байдаг юм гинэ. Хурд, хүч, уян хатан, авхаал самбаа, төвчээр гэж. Энэ 5 үзүүлэлтүүд нийлжэл спортын амжилт гаргана. За энэс эсрэгээр нь бодох юм бол хүн болгон өөрийн онцлогтой жишээлбэл энэ 5 чанараас өөр чи юу байна? Тэрнийг их шаардсан спорт бол бас зүгээр юм уу гэж би ойрын үед бас боддог болчиход байна. За тэгээд яг хоо гүйлчийн нэг өөрийгөө зовоосон нэг сони юм шүү дээ, тий? Өөрөө өөртөө л тэмцэнэ. Тэгээ тэр нь надад их таалагддаг юм уу? Одоо жоохон тийм нэг бодлын тийм багийн спорт биш. Ганцаардмал юм уу? Одоо тийм хувийн тоглолттой хүнд бол их тогтсон. Өөрөөсөө л хамаарна. Тэгээд тэр саяны хэлсэн 5 чанараас надад би бас бодоод байна л да. Аль чанар нь надад мэдээж их баг гэлтгүүл дээр 5 юмны чи аль нэг нь нэг хүнд илүү байгаа шүү дээ. Миний хувьд бол төвчээр арай илүүтэй хөө юм уу гэж би одоо ингээд 50 жил өөрийгөө бодсоор бодоод байна шүү дээ. Тэр төвчж ингэж өөрийгөө шахаж зөвхөн өөрөөсөө хамаардаг. Энэ над миний хувьд гүйлт их сонирхдаг гол шалтгаан байж магадгүй л гэж бодож байна. Тэгээ саяны би хурд гэхэд над хурд байхгүй. Хүч ихэд мэдээж тийм хүчтэй хүн биш. Уян хатан ч гэсэн яг багадаа гайгүй байсан байх. Сая би таеквондо хийж дасгал хийсэн ч шүү дээ. Хөл гэж мод болцсон юм байна. Угаасаа ч тийм уян хатан биш л те. Тэгээ энэ бүд байхгүй. Авхаал самбаа бол спорт тоглоомд их гол чухал байдаг гинэ. Одоо бөмбөгтэй спорт ч юм уу те. Авхаал самбаа жоохон байж магадгүй. Яг гэх юм бол би бөмбөгтэй спортод дуртай. Байхгүй магад дуртай гэх юм. Авхаал самбаа тэгж бөмбөг одоо нааш цаашаа хөдөлсөн барьсан, аргалсан тиймд бас жоохон дуртай. Тэгэхээр энэ 5 чанараас надад тэр төвчээр байж магадгүй. Авхаал самбаа ихч байх ёсгүй дээ. Гэхдээ ямар ч гэсэн тийм бөмбөгтэй спортод татах юм чинь нэг тийм юм байж магадгүй. Тэгээ би одоо ингээд
өнгөрсөн борооны хойноос цөв нүүр гэдэг шигээр анханасаа энэ таван чанараа бодож байгаа догны спортоо сонгосон бол зүгээр ээжээ. Гүйлтэл миний спорт юм уу гэж бас үл үед бас бодоод. За тэгээд гүйлт сая хэлсэн ширээний теннис гүйлт. За 3 дахь спорт бол ойрны үед миний жоон сонирхоод байгаа волейбол юм. Волейбол бол бидний 10 жил байхад манай сумд баг яг бидний үед бол нэг байгаагүй спорт шүү дээ. Заал маалч муухан байсан. Тэгээд яг тийм волейболын багш байгаагүй юм болоо да тэр үед. Манай үеийнхэн одоо волейбол ганц тоглодог болчихсон. 50-наас хүрэхлээр тоглодог спортын тоож сагс тоглол гэмтчих гээд хүн амьтантай мөргүүлчих, залуучуудад мөргүүлчих гээд. За тэгэхээр волейбол үлдэж чинь, ширээний теннис үлдэж чинь. Тэгээ волейбол ч анханасаа тоглож байгаагүй юм болохоор одоо ингээд сурахад бас жоохон хүндрэлтэй. Тэгэхдээ бид нар ч ямар сураад одоо тэмцээн тэв дэлхийн авраг болох гэж байгаа биш. Өөрөө өөрсдийгөө баясгах, найз нартайгаа уулзах, нутгийнхантайгаа уулзах тийм далин болгоод волейбол тоглож байгаа. А волейбол бас аюулгүй турны цанаа учраас өөрийгөө гэмтээчдэггүй юм бол сайн бие халаалтаа хийхгүй мэдээж гэмтэн аюулгүй багаар тоглоно. За волейболын дараа бас нэг спорт энэ 7 хоногоос энэ таеквондо гэдэг юм эхлэе гэж бодоод байж байна. Тэгээ таеквондо чи бие хамгаалах урлаг гэдэг. Энэнийг яагаад би эхлэе гэж бодоод байна гэхдээ зэрэг би урд нь айкидо гэж хийж ирсэн. Айкидо, таеквондо, жудо гэдэг дандаа доотой байгааз. Доо гэдэг нь болохоор хятадаар зам гэсэн үг шүү дээ. Японоор ч гэсэн адилхан хятадасаа нөгөө ханзын хуулж авахта хилийн хуулаад авцсан учраас Япон. Таеквондо гэсэн солонгос их тий. Солонгос нь ч гэсэн бас хятадасаа тэр өгөө хуулаад авцсан. Мэдээж бас таеквондо гэхээр юуны чим зам, арга зам, амьдрах зам ч юм уу тий. За айкидо гэдэг зэрэг одоо энэ амьсгаагаа тохируулах гэсэн. Амьсгаагаа тохируулах арга гэх юм тий. Тийм. Жудо гэхээр уян зөөлөнд арга гэсэн. Нэг тийм утгатай. Тийм одоо спорт гэж ярьж байгаа. Нөгөө талаар бас философи юм тий. За тэгээ айкидод би бас их дуртай байсан. Японд байгаад бид нар би ч тэнд сураад судалгааны ажил хийжээс учраас судлын ажилтай. Судлын ажил чи юу гэхээр стресс болно. За тэгэл миний хувьд бол одоо стресснээс ч хамаард юм уу тэр хуйн тэгээд нөгөө одоо бас шамбрам удаан сууснаас болж. Тэгэл тэрнийгээ л нэг гаргах нэг арга гэдэг айкидо гэж бодчихсон. Мэдээж өөрөө тийм спортод дуртай учраас. Айкидоор би нэг 2 жил орчим Японд хатаа хичээлжсэн. За тэрнтэй төстэй ч юм уу гэдэг одоо таеквондо руу орчод байна. Орох гээд эхлээд ичсэн. Сая хувцас авлаа, хувцас угаалаа. Хувцас шин дээр нь угаах юм бол авмагцаа шууд угаах юм бол зөөдрөөд удаан идэгдэлнэ гэж манай айкидогийн багш анх хэлж ирсэн. Таныг үчи гэж багштай байсан юм да. Тэгээд яг спорт гэдэг чинь бас за мэдээ тухайн спортод дуртай байна. Дээрээс нь тэр хамт хийж байгаа хүмүүс их чухал шүү дээ. Багш зааж байгаа багш тэгээ хамт олон тэд нартайгаа бас ингээд бие биенээсээ заагаад ихэнхдээ заалгаад ингээд баг болж ажиллана олон хүнтэй. За тэгээд таеквондо бол яг манай баггүй бас хичээлж эхлээд нодлонгоос хамгийн дуртай. Би газрын теннис тоглооч гэсэн чинь таеквондо тоглоё гэж салахгүй. Тэгээд тоглож ил байг л дээ дуртай юм чинь. Тэгээд жоохон би баггүйд гайгүй үстэй. Ер нь бас жоохон гэмтэл байж магадгүй юм шиг санагдаж байна. Тэгэл одоо гэмтэл эрсдлээс хайгаад одоо ингээд спорт хийхгүй байх юм бол зүгээр байж явах тусмаа тэр эрсдэлч илүү шүү дээ. Яг гэх юм бол байнгын тийм одоо бэлтгэл хийж дасгал хийдэггүй хүн бол зүгээр явжгаад явнаас унаад гэмтэж шүү дээ. Тэгэхээр зүгээр айгаад одоо нэг хитрхийн мэрэгэн жараахаа шиг гэртээ байжгаад айж явжгаад бэртгүү эсвэл одоо тэр спортоо хийгээд болгоомжтой байжгаад бэртэхгүй байх уу. Тийм янз бүрийн нөхцөл байдал гарлаа ч гэсэн одоо халтарлаа гэдэг эвтэйхэн унчих жишээтэй. Тийм л да спорт. Тэгээд дээрээс тэр спортын тэр арганаас гадна нөгөө бие уян хатан чанартай байдаг учраас нөгөө тодорхой
одоо ямар нэг юм харахад арай унахтаа ч гэсэн зөв унна. Би ч гэсэн одоо уян хатуу учраас бэрт гэмтэх нь баг гэсэн үг л дээ. За тэгээд ёо айкидо би хийж үзээ бас нэг юм ойлголоо. Би гэж бүр мод болцсон байт юм байна. Одоо анхнаасаа тийм уян хатан биетэй биш. Дээрэс нь насын явахлаар ч аргагүй би улам ингээд хатуураад л одоо яг жинхэнэ хөгшөрч биш хөшиж өхнө гэдэг шиг тийм болцсон байдгийн. Тэр тусмаа одоо энийг бас хийх нь зөв юм болов. Бие сайн халааж жаад одоо тэр хүмүүсийн хийгээд байгаа йог гэдэг шиг байж болох юм. За сүүлд нь за саяны спортуудаас гадна ёо газрын теннис. За би ч Японд очиод 2002 оноос 10 он хүртэл яг 8 жил байсан юм шүү дээ. Магистр доктороо хийн хэлээ үзнэ. Тэгээд яг удаан суугаа сүлдээ стресстэй. Доктор хийнэ гэж бүр стресстэй. Юм уу хийж чадахгүй. Тэгэл нэг цаг хугацаа нь болох гэдэг. Тэгэхээр нөгөө сандарсан хүн чинь улам юм уу хийж чадахгүй шүү дээ. Тэгэл өрдөө бүр ядраал. Нэг өдөр ингээл 0 дөрөд шэк гэсэн чи шээс гардаггүй. Юу вэ? Шээс гарахгүй гэдэг чи аюултай юм шүү дээ. Яадгийн ихлээр ингээ өвдөн шүү дээ. Тэр чинь гарах хэвээр юм гарахгүй. Тэгээ буцаагаад тэр нөгөө биенээс гадагшилж байгаа юм чи тэр дорн гарахгүй бол буцаагаад бие рүү тархна. Тийм аюултай дээ шүү дээ. За тэгээд нэг юм шээлээ. Өвдөж जैन энэ юу болчих вэ гэж гайхаад зүгээрээсэн гэж. Тэгээ бодвол зүйлд нь бодоод байсан яг хөдөлгөөний дутагдал юм уу гэдэг. Тэгэл тэр ер нь юугаа бод өдөр чинь тэрнийгээ бодоод стресссэн. Тэгээд бас хөдөлгөөн багассан. Тэмцээ шууд гараад газрын теннис тоглосон. Нэг моо аркед. Ер нь газрын теннис тоглоё гэдэг нэг жоохон хууч аркед маркед цуглуулсан биш. Тэгээ яг оюутны байрны гадаа юу сургуулийн гадаа чинь боломжийн гоё корт шорон тийм талбайд. Тэгэл хэдхэн хүн тоглож идэх. Тэгээ спорт ч бас ийм байна. Миний тэгж тоглож байхад тэд нэр ярьж ирсэн 2010 оны үед шүү дээ 8-9 он. Яа 20 жилийн өмнө Японд газрын теннис маш их сайн дэлгэрсэн. Тэгээ одоо хинч тоглохоо болчиход ингээд хаас аягүй талбай тоглодог хүн байхгүй. Спортод бас нэг тийм юу байд юм бэ? Одоо давлага тийм. Манайхан ч нөгөө Төвшинбаяр олимпиад авраг болгоч манайхан хүүхдүүд чи бүгд жюдогийн секцэд дүүрсэн гэж байна шүү дээ. Боксийн ч гэсэн манайхан бокс сайн тоглох. Тэрэн шиг одоо ингэж давлага спортын давлага ирнэ. Одоо яг өнөөдөр энэ нэг давлага ирчээд байх шиг байна л да. Яг коронагийн дараа хүмүүс нөгөө удаан суугаад стресссэн. Тэгээд спорт гэж ямар хэрэгтэй вэ гэдэг. Янз бүрийн спортууд одоо ингэ өдөр болгонд тэмцээн болол хүн болгонд тийм спортыг идэвхтэй үе бий болчихж байна. Тэгэхээр энэ идэвхтэй үе бол биднэрт бас нэг бодлын боломж юм. Тэр идэвхтэй одоо ялангуяа бид над шиг биднэр шиг насны явж байгаа хүмүүс бол баян ингэж спорт руу оръё гэсэн тийм нэг сэтэл төрөөд байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ боломж байгаа дээр спорт руу орж өөрөө хийж болно. Янз бүрийн спортын тэмцээн, уралдаан тэмцээн үзэж болно. Хүүхдээ явуулж болно ч гэдэм үү. Энэ давлага байнга үргэлжлээд байхгүй учраас энийг бас ашиглах нь зөв байхаа гэж би бас бодож байна. Тэгээд өчигдөр хүртэл би бас зүүн бүсийн боксing тэмцээн гэдгийг үзлээ. Би боксing тэмцээнээр нь ойрноос харж зүүгүй хүн байх шүү. Хот мотод энэ тэнд ер нь боксing тэмцээн амдаар нь үзэж байгаагүй юм байна. Тэгээ манай дорнод ч бас бокс сайтай. Тэгээд зүүн бүсийн ер нь залуучууд маш олон хүүхдүүд боксоор хичээлдэг юм байна. Тэр цохилт мохилтыг хараад ойроос би ер нь бокс нэг дуртай биш л дээ. Гэхдээ яг одоо бас нэг ийм спорт байд юм байна. Үзсэн чинь бас айтайхан ч юм уу гэж бодож байна. Өөрөө бол тоглоё гэж нэг хүсэл төрөхгүй байна. Нүүр амрууга цохиулна ч гэдэм үү. За тэгээ тэквондо хийж байгаа юм чи мэдээж тэквондо бол бас эрсдэлтэй цохиулж магадгүй маш болгоомжтой байх хэрэгтэй. Болгоомжтой байх нэг юм уу? Болгоомжтой байх гэдэг чи одоо зогтоод байна гэсэн үг шүү дээ. Хариу арах хэмжээ авах юм яах юм. Нөгөө хүн чинь чам руу зодохгүй байх юм бол одоо цохиод ингээд бэлтгэл хийгээд байх юм бол тэрнийгээ зогсоож ингээд бас өцгөл хэрэгтэй байх та. За сая ярьжсэн тэр газрын теннис гэж ярьжсэн дундуур нь бас жоохон хадуураад явчлаа.
Тэр газрын тенниснийхээ яриаг гүйцээж хэлэхэд за би тэгээ гарч гүгэл шууд газрын теннис хүмүүстэй тоглосон. Японочдод тоглоно гэдэг бас нэг сони юм нь болохоор надад ч манайхан чинь шууд одоо сагсны талбайд гаргахад бэлтгэлээч хийлгүй бөмбөг аваад ингээл тоглоо явчихдаг болсууд шүү дээ. Япон хүмүүс хизээж тэгнэ гэж байхгүй. Эхлээд бэлтгэлээ хийн бие халаа. Тэгээд 1 цаг байлаа гэхэд 30 минут нь ер нь яг давтаа явчихдаг болсууд шүү дээ. Тэр ажиллаа хийхдээ ажиллаа хийдэг шиг яг бокс одоо тэр янз бүрийн спортын ажил гэж бодно. Яг тэр нэг техникээ давтаад видээ заагаад за 1 цаг байлаа гэхэд нэг 40 минутын найдвартай тийм юм шүү. Тэгээ 20 минутанда тоглоно. Зарим өдөр тоглохгүй жиж магадгүй хүмүүс шүү. Тэгэхээр яг хөө тэр спортоос тэр хүний ч юм уу тэр манай соёлын ялгаа бас харагдаж байна л да. За тэгээ манай газрын теннисний багш одоо өрнөх гэж байдаг сайн багш. Хятад Шинжээнд олон жил багшилж байгаад ирсэн. Бас тэгж ярьж илээ. Хятад бол нэг 2 хятад талбай дээр гараад ирэх юм бол видээ заагаад халаагаад юм уу давтаа зогсчдөг. Монгол хүн хизээш тэгж видээ заагаад техникээ давтаа зогсно гэж байхгүй. Шууд тоглоно гэж. Гэтэ энэ сайн муу гэж байгаа юм биш шүү дээ. Ер нь тийм үндэсний онцлог юм л да. Гэхдээ яг үнэндээ тэр урт хугацаанд сайжрыг гэвэл техникэж давтна гэмтэхгүй гэвэл халаалтаач хийн энэ мэдээж тоглоно тэр тоглох гэж тэр тоглох тэмцэх тэрнээсээ таашаал авч байгаа шүү дээ. Тийм таашаал нь байхгүй бол энэ спорт ч байхгүй болчих шүү дээ. За өнөөдөр энэ спортын тухай яриагаа дуусгая. За эхлээд би ширээний теннис, за тэгээ хүүхдтэй байхдаа гүйлт, одоо сая өдөр волейбол, за тэгээд газрын теннис, за бүр хадуураад таеквондо ч гэсэн хийж үзэж जैन. Тэгэл юу гэдэг юм энэ ажил хийж явах завсраал одоо бас нэг өөр нэг юм хайгаад стрессээ дайлан гэдэг юм уу хөдөлгөөний хэрэгцээг хангана гэдэг юм уу. Ийм янз янзын юм оролддог тийм хүн байна. За баярлалаа.